2019-с 2020 оны Английн Премьер Лигийн шинэ өдөрт эхэлж байгаатай холбогдуулан Think Talk podcast тусгай дугаар хийж байна. Хөл өмгтэй холбоотойгоо. Тэгээд өнөөдөр болохоор байнгын зочид болох амар олон цагтаа тэгээд шинээр Real Madrid клубын Пен гишүүн Уунаа бас нэмэгдэж подкастын зочноо. За өнөөдөр бас дугаар хөл өмгийн тухай хөл өмгтэй хэн танилцаас ингээд түүхээс л хэлээ. За амраас эхлэв. За хөл өмгтэй анх одоо какагаар дамжуулж холбогдсон гэх юм уу. Өмнө нь бол гудамжинд л ингэж тоглолтог, найзуудтайгаа тоглолтог байснаас яг ингээд зургтай үзээд бүр ингээд шимтэж үзээд ямар нэгэн тодорч дэмждэг үү. Тэгэл гудамжны дээр нэг найзуудтай тэр явах найзуудтай цаг өнгөрөх байдлаар тоглолтог байсан. Тэгэл анх орн кака чинь 2002-3 он байдаг. Дэлхүү 4-5 он гэдэг үлээ. Нэг Манюгийн 2 хамгаалагчийг мөргөлдүүлээд гол хийдэг. Тэгээ нэг балаан дээр авдаг жилээс нь эхлээл хөл өмгтөр нь үдэж ихсэн цаг хугацаанд шимтэж үдсэн цаг хугацаа ер нь тэндээс л эхэлж байгаа да. Какагаар дамжуулж хөл өмгтөртэй болсон. Өмнө нь зүгээр нэг цаг нөхцөө өгдөг нэг найзуудтайгаа нэг сайхан тоглох маягаар л өнгөрөхдөг байсан да. Хөл өмгтэй танилцсан юм бол энэ какагаас л эхлэх байх миний бодлоор. Тэгээ нөгөө C1 дээр бацаая тайлбарладаг байсан. Дэлхийн авраг антрыг тэгэл үзээд тэгээ хөл өмгийн талаар өөр юм гэсэн нэг жоохон ойлголттой болоод тэгэл юм болож ирсэн дээ. Тэгэхээр баг 2005 оноос хойш гэж тоолох хэрэгтэй юм уу да. За Богомбайран Богна. За миний хувьд бол хөл өмгтэй танилцсан төв маань анх 2000 онд 1-р ангид элсэж ороод яг хөл өмг гэж өшгөж тоглодог спорт буюу ангийнхантайгаа нийлээд очир зүггүй волейболын бөмбөг ч юм уу насны бөмбөг хөл бөмбөг аль таарсны нэршилж тоглодог тийм байсан. Тэр бол маш тийм сонирхолтой бөгөөд шинэ тийм спорт тоглоомын төрөл орж ирсэн надад их сонирхолтойжсэн л да. Тэрнээс хойш хөл бөмбөгийг бол тэр нь таарсан газрын салхаа мэтгэхгүй тоглодог болсон. За хамгийн анх яг одоо хэнийг үзэж одоо хөл бөмбөгийн талаар мэдээлэлтэй хөл бөмбөгийн тамирчин гэдэг яг хэнийг харж ирсэн хэрэг Бразилийн бамг одоо нэг Бүдүүр Роналдо гэж ирдэг. Тэр Роналдогийн тоглолтыг харж ирсэн. Бас яг тэр хүний өмсгөлийг хамгийн анх өмсөжсэн байдаг. Яаж яваад ч надад ирсэн мэдэхгүй. Юу ч гэсэн нэг тийм Бразилийн нэг шиг шоугийн шар өмсгөл одоо нэг хөөхд байхад манай гэрт одоо ирсэн байдаг. Гэхдээ би зах дээр явж байгаа авсан ч юм уу эсвэл манай хамаатан сад нөхсөн ч юм уу сайн санддаг. Тэгээ хурдан баяр унсан ч тэр хаа явсан ч тоглож наадчихсэн ч голын хөвөнд ч гэсэн яг тэр өмсгөлтэй тэр бодолтой өмсөө явж идэх тийм хайртай байсан. Тэгээ хамгийн дараагаар нь болохоор яг зурагтаар юм хөл бөмбөг энтерикс гардаг гэж мэддэггүй байсан. Манай хангийнх нь их гоё уран тоглоом бол гаргаал би ч өөрөө гайхаал одоо яаж ингэж бас сайн үйлдэл хийгээд идэм болгийг гайхдаг байсан. Тэгээ зүйл бодоод байх нь би ч яг нэг хөдөөний хөөхд өдөө малд явцдаг. Тэгээ зурагт барыг нэг хөдөлний үздэг байсан. Тэгээ үйл угаасаа лиг энтер гэж нэг зурагтаар дамжуулдаг байсан болохоор 100 нь бол хөдөө гэсэн болохоор дэлхийн арга манай их үздэг байсан юм шиг байна. Тэгээ сүүлд 2008 онд Европын аврагыг үзчихсэн. Тэр үед бол яг нөгөө Фернандо Торрес яг од болж ирсэн. Торрес бол тэрнээс хойш Торресыг нэлээд үзэж хитэн биширсэн. Дараа нь Криштиано Роналдог таньдаг болсон. Тэгэл тэрнээс хойш хөл бөмбөг тасралтгүй үзэж энэ да. 2012 онд бол одоо коллеж сурч байхдаа 12 оны дэлхийн аваргаар Фернандо Торрес 9 шараар бодуулсан гарч ирэхэд би бас дуурайг бол нэг сар өнгөрөө шар өстэй явж лээ. Гэх мэтчлэн тэрнээс хойш одоо Реал Мадрид клубын бэм болоод өдөрт хүртэл хөл бөмбөгтөр юу н орсон. Одоо
бусад спорт бол янз бүрийн зүйл тоглохоор залхуурдаг байж магадгүй. Хөдөлмөр тоглохоор бол барыг биений өрөө муудаад унах юм бичихгүй. Тэнцвэрээр тоглолдог. Шүмэс таталдаг. Ширмэс татаад одоо барыг 3-4 хоног одоо алхах чадахгүй боллоо дийс тоглож байгаа. Тийм л хоббитэй болсон даа энэ спорт. За. Цогтойгоо. Тийм анх хөлбөмбөгтэй гэх юм бол 2002 болоо 2006 он гэдэг хоёр том он байна л да. Тийм ер нь бол 2002 оноос ихэдэн бол хөлбөмбөг юм телевизээр мэдэх болсон. Босон хэлээ болов. Японд төсөн Бразил төрсөн хэлээ болов. Аа тэгэл түүнээс хойш мэдэх болсноо юм ихэдэн бол бас нэг гудамжинд бас л нэг одоо цүхээ одоо аваач тавиал тэгээд ер нь бол пүүцч юм хичээлийнхаа хувцастай юм тоглоод бөөн таас шаад гутлыг одоо он л уучдаг байсан. Мэдээ тэр бол мэдээж нэг тийм дөөм бол нэг тийм их сайн мэдхгүй. Бас тэгэл дайралцаал унаад хатуу ширүүн зүргийн талбайч шаваа татаа тэгэл ер нь тэгэл тоглодог байсан. Ер нь одоо хөдөлмөрийн хичээл бас өглөө 9 цагаас ордог. Тэр нэг 2 пар гэх юм уу даалаа авдаг учраас баг 11 цаг хүртэл зүг. Сүүлдээ хөдөлмөрийн багш хичээлдээ ирэхгүй бид л ер нь өглөө хэд хичээл гадаа тоглож идэг л ажилтай. Бас нэг бөмбөгтэй нэг тийм байна. За тэгээд бүр нэг ямар нэгэн нэг клубын панад асан төв гэх юм бол их сонирхолтой. Анх одоо юу гэх нэг персонал дөрөв компьютертэй болоод тэгээд тэр компьютерыг дагардчих юм уу нэг хоёр сэтгүүл ирсэн байхгүй. Нэг нь болохоор осын сэтгүүл. Нөгөөх нь болохоор компьютер зоон гэдэг сэтгүүл тухайн үед дагааддаг байсан. Одоо нэг харах юм байсан юм. CD-тэй. Тэгсэн чинь нэг осын сэтгүүл дээр CD-тэй дээр FIFA-гийн демо хөлбөмбөг дээр нэг ганцхан баг байсан. Arsenal байсан. Тэрийг л ерөөхдөө нөгөө тоглодог. Arsenal гэдэг ганцхан клубыг мэддэг. Тэгээд тэд тоглогчдыг нь одоо нөгөө юм бэрэг тэрэ анарыг гэдэг ер нь бол нөгөө ялагдлгүй цовлынхан яг үндсэн баг нь байж таасан байх л дээ. Одоо эргээд санахад. Тэрийг тавлаад анх бол өстой юм ганц гол авах хэцүү байдаг гэсэн. Сүүлдээ нэг гол авалдаг болоод бас хождог болоод тэгээд одоо Арсенал гэдэг клубын одоо панат болсон байгаа. Тэгээд мэдээж нөгөө Facebook бас нэг 2010 оноос хойш юм биш үү ашиглах болсон гэх юм уу да нэг тодорхой нэг ажил шугамаар тэгснээр ирэхэд бол нөгөө Монголын их поштын бас гүр байдгийн байна гэж мэдээд тийшээгээ авсан байгаа л дээ. Хөлбөмбөг танилцсан түүхүүд ийм л давчаа. За би бас өөрийнхөө нэг тэмцдэг багийн талаар ярихтэй юм шиг байна. Цогтоос Арсенал төлөөсөн чинь. Би бол яг нөгөө дерби баг болох нөгөө Тоттенхэмийн дэмждэг. Анх хөлбөмбөг үзэж эхлэхдээ заавч сэтгүүрээ ингэ байсан юм л доо. 7 мулаа дугаар ангид байсан юм уу? Дэд бэкний өмсгөлтэй болсон тэгээд та. Өөрөө явж аваагүй тодорхой байх гэж санаад байдیں۔ Тэгээ сайн санахгүй байна л да. Тэр нөгөө Real Madrid-тэй дэд бэкний өмсгөл Simmons гэсэн нөгөө ивент итгэжтэй байсан үеийн. Тий чинь нөгөө Galactico гэдэг юу багштай нэгний үсэн тэгээд нөгөө Уганагийн нөгөө дуртай бүтэн орнолтой тэгээд нөгөө Шпигүү тэгээд Бекхэм гэл Зидан гэл надад Бекхэм 23 дугаар өмсгөл нь байдаг хар өмсгөл анх тим өмсгөлтэй байгаа. Тэгээд нөгөө Бекхэм синий дээрээс дэлхийн аваар харсан чинь чөлөө зохиолт их гой зохион 100 гараа ингээд дээшээ ингээд дайлуулаад баруун гараар ингээд хүч аваад тэгээд баруун 100 гараа зэрэг ингээд хөшгөж байгаа юм шиг гараараа ингээд баруун гараа бас хөшгөж байгаа юм шиг. Тэгээ анх нөгөө хөлбөмбөг зөгтөй техник ба нэг тим техниктэй болоод тэгээ анхтай ирээсээ ингээд шууд хамаагүй зөгчдөг байсан. Тэгээ сүүлрүүгээ бас нэг арайг айг болоод одоос нэг эргүүлэлтэд зөх гэж оролддог болоод байна л да. Тэгээд анх ер нь бол Real Madrid гэдэг багийг жоохон үзэх хандлагатай байсан. Тэгээд манай Лалиг одоо үл гарахгүй л юм л да. Гардгүй анхны жерси бол тийм байсан. Өөрөө авсан жерси бол нөгөө Тоттенхэмийн жерсиг өөрөө зорж очиж авч ирсэн. Тэгээд Тоттенхэмийг дэмждэг болсон шалтгаан анх нөгөө Челсид Антефилиш Бош гэдэг нөгөө Портогийн алцуулагч байгаад UEFA төрүүлээд тэгээд Челсид ирсэн санагдаж байна. Тэгээд Виллаж Бош их дуртай. Тэгээд тактик таалагддаг их дуртай. Тэгээд тэр үед Челсид бас их дуртай байсан. Анх Матаг эренгүүтээ Матаг Валенсиагаас аваад тэгээд явж чинь Виллаж Бош юм халчтай ч хэлсэн.
Тэгээд тоотой асуулагчаар аваад тэгээд тоотой юм авсан жилдээ нөгөө Бэлийн алдартай 8 болсон л Реал Мадрид Бэл яваа. Тэгээд 5 тоглогч ирдэг. За тэгээд Солдодо, Ламела, Чатли, Эриксон гээд тэгээд анх тоотой амиг ер нь үздэг болоод Виллаж Бошийг зарцуулж ирснээс хойш дэмждэг болоод тэгээд Эриксныг аваад Эриксон ч Ливерпулийг голоод ирээд тэр үед тоотой амиг ч нэг хүн сонирхдагчгүй. Тэгээд би ч нэг Модричэд их дуртай байгаад тэгээд Модричээс хойш юм үздэг байж байгаа. Тэр үед хар эрдэнэт зарцуулагч байсан. Тэр бас их таалагддаг байсан. Зарцуулагч таалагддаг. Тэгээ Вандерват болоод тэгээ сүүл Виллаж Бош ирсэн. Эриксон ирсэн. Эриксонд их дуртайч байсан. Анх ирж байгаа сургийн сонсоод би нэг Ламела Чатли бүгднийх нь ингээ хайлтсан үстэй. Тэгээ Эриксон бүр ингээ Дайксаас ирсэн. Бүр таалагдаад. Тэгээд анхны өөрөө зорж авсан өмсгөл маань Эриксны 23 дугаартай өмсгөлийг анх аваад тэгээд тоотой амиг дэмждэг болсон шалтгаан Виллаж Бош юуснаас хойш. Тэгээ одоо үрт ингээ дэмжиж чинь одоо бас анх их гоё байсан. Одоо манай тоотой амиг тоглох институт нэг л болохгүй байгаа юм л да. Нэг өмнөх тийм дайчин гой тоглолт биш нэг хамгаалдаг хамгаалж нэг тоглолт тийм өөдөртэй сонир хөлн бүх болсон. Гэтэ одоо тэгээ бага дэмцээл байгаасаар замгүй. Тэгж анх тоотой амиг дэмцсэн байна. Уунаа ч Реал Мадридын панад тий. Реал Мадрид дэмцсэн түүхээ. За Реал Мадридыг дэмцсэн түүх гэвэл ер нь тэр нөгөө 2010 оны дэлхийн аваргаар хальт үзэж байгаад юу гэсэн л да. Месси амир тийм үзүүлэлт өндөртэй маш алдартай байсан. Тэгээд дараагаар нь бол яг нэг өөрийн лиг тодорхой хэмжээгээр бас хэсэг тоглолтуудыг үздэг болсон. Тэгээд дундуур явж байгаа ер нь хамгийн алдартай тоглогч Криштиано Роналдо байжсэн. Криштиано Роналдо одоо ер нь зөндөө гоё ур чадвартай тоглогчтой өндөр байсан л да. Тэгээд тэрэн дотроос Криштиано Роналдогийн тоглолтыг нэлээд үзэж сонирхож байсан. Тэр утгаараа бас нэлээд Реал Мадрид дэмжих болсон шалтгаан нэлээд тодорхой болсон байх. Яг Торосыг дэмжсэн чигээрээ явсан бол одоо Атлетико Мадрид ч юм уу Ливерпулийг дэмжиж явах байсан. Ливерпулийг бол яг Премьер лигийн багаас бол би анх нь Эвертон, Челси, тэгээд Арсенал, Ливерпулийг энэ дөрвийн тоглолтыг үзэх их сонирхолтой байсан. Дуртай тийм байдаг гэсэн. Сүүлд бол одоо саяны хэдэн жил бол Премьер лигийн тоглолтыг үзэх байсан. Тэгээд Ла лигийн тоглолтуудыг бол Монгол гардгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо интернет сошиал ертөнцөөр одоо лайв үзээд ч юм уу тэгээд заавал үздэг. Гол гэсэн тоглолтууд багийнхаа тоглолтуудыг үзэндээ. Тэгээд нэг дамжуулдаг болохоор бусад багуудын тоглолтыг бас харьцангуй тийм үзэж чадах байна. Тэгээд өрсөлдөг шийдэх утгаараа нөгөө Барселоны тоглолтыг бас үзсэн л тэгээд Атлетико Мадрид ер нь гол энэ том өрсөлдөгчдийн тоглолтуудыг үзэн. Аврагын лигийн тоглолтуудыг бол тасралтгүй үздэг. Тэгээд яалтчгүй нөгөө намайг яг дэмждэг болсноос хойш Реал Мадридын амжилт бол маш өндөр түвшинд гарч ирсэн л дээ. Тэр утгаараа бүр салахгүй нэг хэсэг тэгээд дэмжиж. Хажуугаар нь бас хөлбөмбөг энэ хотод ирээд бас оюутан болсон дараа хөлбөмбөгийн гэж талбай дээр тоглож нэг басна анх удаа зүйлийг энэ ногоон зүйлэгтэй талбай дээр л дээ хиймэлч гэсэн тоглож ирсэн байгаа. Урд нь бол шаран талбай дээр тоглосон. Тэгээд тэр хөлбөмбөг тоглох үзэх нэлээд харахасаад өнгөрсөн жилээс одоо Реал Мадридын Кенгөлөгийн тэмцээнд буцаадны тэмцээнд орж ирсэн тэрээс яагаад азтай ч гэх юм уу сайн багтаа тэг хойд ирсэн юм шиг байлаа. Мөчс ороод баг хамтуулнаар тэрүүлсэн байгаа. Нөгөө багийнхан амжилт онцож уунагийн карьер нүссэн юм шиг. Тэгээд үдтэй амжилт онцож. Манай багийн карьер унсан чинь би Монголынхаа ирсэн тэгээд төвтөр өсгээд. Ах энд хотод ирээд яг хөлбөмбөг юм тоглох. Ер нь бол би орой нэг хэсэг орой хөлбөмбөгийн тоглох гэдэг юм бол мартцсан байсан. Хүүхэд байхдаа тоглож ирсэн цааш. Тэгээ энэ тоглосон чинь 100 оюутан байхад энд амарч ирсэн ажил хийгээд. Тэгээ амралтын өдрөөр манай Вэл ах гэдгийг хэдийгээд бас тэдний найз нэг Челси клубын одоо энэ тоогийн залуу гэдэг. Одоо бас нэг Тайваны лиг тоглож байгаа хаа.
тэр залуу бид нэр ингэж ерөөсөө энэ 5 дугаар сургуулийн талбай 56-ийн талбай тэгээ хүрээлэн тэгээ нөө 23 бил 24 бүлөө мөрөөр ордод тэр талбайнууд руу тасралтгүй ерөөсөө өдөр чинь яваал нэгнээс нөгөөд нь очиж шилждэг тоглолдог байсан. Тэгээд анх орогийн цохилтууд болоод яг зөв цохилтыг энэ би хөлбөмбөг үзээд ирэн зурагтаар үзээд төдийлөн хүмүүсийн цохилтын техник эдэрийг бол нэг анзаардаг байсан билээ. Яг инхээр хөөрөгдөг, инхээр хүчтэй гэж хардаг байсан. Тэгээд тэр нэг тоогийн тэр манай найз одоо тэр хүн яг тодорхой яг ингэж цохилт юм аа ингэж цохихоор хүчтэй инхээр эргэдэг. Инх цохихоор одоо хөөрж явдаг эдэрийг зааж өгч байсан л дээ. Тэрнээс хойш яг тэр хүмүүсийн тоглогчдын нэг хувийн тэр цохилт болоод тэр дамжуул тэр прессинг хоорондын ойлголцлуудыг бол маш их сонирхож гүнзгий төвшин судалж хардаг болсон. Тийм баг. За одоо хэдүүлээ нөгөө дэмждэг бага тэгээ анх хөлбөмбөг үзчихсэн. Өмнөөс үлсэн үе яасан. Одоо хөлбөмбөг ягаад бусад спортоос илүү онцлоод ингээд дэмжиж үзээд байгаа юм бэ? Одоо алтартай спорт гэх юм уу сагс тэгэл одоо магадгүй пилат теннис ч гэдэг юм уу тий өөр одоо бөмбөгтэй зөндөө спорт байдал ягаад заавал хөлбөмбөг гэж юу нь илүү ингэж татаад байна. Тийм тоо эгэлзээ боди хувь хүний онцлогтой холбоотой байж болох юм бол өөрөө заавал нэг юмны дунд нь оож өөрийгөө магадгүй заваач гэх юм уу нэг хөсөө гаргаж иж тэрний юмнаас ямар нэгэн тийм нэг таашаал нэг сайхан зүйлийг мэдэрдэг. Тэгэхээр нэг хөлбөмбөг одоо бас тоглох бол бас нэг яг тийм мэдрэмж өгдөг. Тоглооч мэдээж цаг гүйх бол бас л тийм амар биш. Тэгээ адилхан хүмүүстэй гүгээд үлхэлцээд зарим тохиолдолд тактикл хийгээд одоо тэгээд ч унах ч юм уу. Тэгээ ингээд гүгтгээд гүөх тийм амаргүй байд. Гэхдээ энэ тэр ингээд таашаалтай байдаг. Хичнээн их ядалсан ч гэсэн. Тэгээ магадгүй ингээд олон юм нөгөө бүтлгүй олдгууд хийж байгаад олон бүтлгүй олдгуудынх нь нэг нь л амжилттай болох тал. Тэр нь одоо тийм нөгөө гол магадгүй ялалтын эсвэл одоо ялагдлын тийм нэг мэдрэмжийг өгдөгөө илүү тэр нөгөө амьдралтай төстэй юм шиг бас санагддаг л да. Хөлбөмбөгийн тухайд энэ яалчгүй нэг жихэн эхчүүдийн спорт. Энэ л одоо миний хувьд одоо тавчаар ингээд татаад байдаг. Тийм хөлбөмбөг. Бос спортоос онцлогтой гэх юм бол яалчгүй нөө юу л да. Тийм ч л одоо жишээ сакс бол минутанд бол хэдэн хөнгөж оруулах боломжтой тий. Ядаж бараг л нэг сөрөг хоёр тишээ сөрөг нэг 3 дуртлах бараг боломж гарна шүү дээ. Тэгэхээр хөлбөмбөг бол бараг 90 минутын туршгүй гээд гол орохгүй байх тийм экстрэл зөндөө гарч байгаа шүү дээ. Тэр болгоом чинь бараг тоглоод эхэлчихээр миний хувьд бол тэр бараг цаг явж байгааг бараг мэддэггүй. Тэгэхээр нэг өсөндөө заавал гол оруулах ч юм уу хожиж тэндээсээ тийж таашаал авдаг. Болохоор тэндээс бүр салахгүй тийм мэдрэмжийг авдаг юм л да. Тэгээ нэг бусад спортоос ялгаатай их. Тэсвэр төвчээр тэр ичээрээс хангалттай шаардж байгаа. Дээрээс нь тэр тэсвэр төвчээрийг яаж гаргаж ийн гэдгээ өөрөө тэр тухайн хүн тэр үед бол шинэх тийм зүйлийг бас нэг тийм олохгүй байх шиг байна. Бүр өөрийгөө зориулах тэр сэтгэл зүйд бүр гүн автуулдаг тийм спорт юм болоо. Бас өөр талаараа бас нэг бусадтай ойлголцох болоод өөрийгөө бас ингэж мэдрэх бусад хүнд өөрийгөө яаж ойлгож ийгээд тэр сэтгэл зүй талаас ч гэсэн маш тийм гүн агуулгатай спорт байх гэж бодод байна. Тэгээд саксес мод сэтгэгийг ингээд яг цаг боллоо гэдэг нэг алдаа гаргах шүүх шүглүүлээг зогсооч тэгвэл хөлбөмбөг дээр бол удамшил олоод угаасаа шүүгч байхгүй хэн нэг маргалдаа зогсоод байхгүй бөмбөг өнхрөө явсан бол тэрний хойноос явж идэг эргээд хэрэлдэж зогсож их тийм баг тохиолдлууд их бага байдаг болохоор энэ процент үед явцсан болохоор баг тийм тасралтгүй үргэлжилдэг утгаараа хөлийг бүр маш их татдаг гэж тэмцэлд оролдог. Бусад спортоос тэр талаараа ялгаатай бол гэж харагдах. Миний хувьд бол ингээл бодоод хаар ингээл нэг дуртай тасцуулагчаа тусдаа тамирчтай бодоод хаар ер нь
нөгөө багийн тоглолт цогцолсон тасцуулагч нас туртаа л англаа да пек гэдэг ч юм уу юула спорт гэдэг юм ингээд байнга ингээд тогтолж идэг хамгаалаад ингээд жижиг ингээд хамсууран хамгаалт хийх хүн ингээд байнга тоглохыг ингээд шаардж идэг гэдэг юм уу тоглож нөгөө тоглолт туртаа тоглож байгаа гэсэн чинь the Beckham ах Beckham байваа тэгээд Эриксэн болоод тэгснэ одоо бол нэг хамгийн туртаа тоглогч одоо хамгийн хайртай ч юм уу тий хамгийн дэмждэг хүмүүс нэг City-ийн De Bruyne юм л да. Тэгээ ингээ харахаар ингээ De Bruyne бүр Wolfsburg байхад нь дэмждэг байсан. Энд тэгээд нэг Bundesliga гардаг. Тэгээд Wolfsburg-ын тоглолтыг байнга үздэг. De Bruyne байнга ингээ De Bruyne-ийг л хандлаа үздэг. Тэгээ бас нэг тэр үед ингээ зогт ингээ олохыг хүснэ. Гэрээхэндээ баг муудалсан алгуул загнуул юунаа загнуулна л да. Одоо муудалсан ч гэж яах вэ? Загнуулна. Тэгээ юу олж авах уу чихэл юм бас гээл тэгсэн мөртлөө тэгэл загнуулаад De Bruyne-аас хараад сууж идэг гэдэг ингээ бодохоор асист нөхөсөн тоглогч нартай амар туртай байсан байна. Тэгээд одоо Интер болохоор тэгэл ингээд зургт булаацлалтаа загнана л да. Тэг хүлэмжс чи юу аа гэдэг хэдэн бөмбөг өгөөл явж байгаа ч гэдэм юм. Тэгэл ингээд хүмүүсийн яриа мараа ингээ хахаар хамгийн тэнэг спорт гэнэлтэй. Яагаад ч нэ 22 ингээд насны хүчин том хүн гал бөмбөгийн төлөөл ингээд хөөгөл яваад байдаг 90 минутын турш гэдэг. Тэгэл ингээд хүн хат ингээд хөөж иддэг. Ишгэлж байгаа спорт гэдэг. Тэр үед ингээд бодогддог байхгүй. Хүлэмбэр яагаад ингээд тотохгүй гэж юм ч та. Миний хувьд бол хамгийн утгатай спорт байгаад байгаа юм л да. Тэгээ эндээс болоод ингээд бодох юм бол яагаад хүлэмбэрт ингээд илүү хайртай, дуртай, бусдаас ингээд илүү үздэг вэ гэхээр яг ингээд нэг амьдрал шиг ингээд санагдаад байт юм л та. Ер нь бол нөгөө анх ингээд сүрэн мэдлэг ингээд тэгш өгчөж байгаа юм л та. Ингээд боловсролын мэдлэг юм хүүхдүүдэд тэгш өгч чинь. Тэгэхээр хүлэмжийн дамжуудад бүгдээрээ л дамжуулж чадна, цохиж чадна. Тэгээд энэ байрал дээр ингэж тоглох нь дээр гэдэг бүгд мэднэ одоо актимаас ингээд тийм боловсролыг эзэмшсэн гэх юм уу. Тэгэл яг ингээд нөгөө энэхүү боловсролын мэдээлэл ингээд өгөөл бидний ингээд нэг годамжинд хичиж байгаа шүү дээ. Энэ бол тэрнтэй адилхан ингээд нэг тоглолчдыг бас ингээд мэдлэгийг өгснөө шууд ингээд годамжинд хичиж байгаа юм л да. Засцуулагч нь бол дээс уус шиг ингээд за ингэж тоглох хэрэгтэй. Бид нэр одоо ингэж тоглоё гэж ингээд хайчин. Тэгэл 45 минутын хугацаанд бол ингээд талбайд ингээд хачиж байгаа. Засцуулагч одоо хачнаас үг хэлээд сонсохдохгүй юм чинь тэр олон фанатуудын нүрийн чимээтэй. Тэгэл тоглогчдоо өөрсдөө л ингээд би энэ тэгээд зогцоод ингээд тоглоно. Тэгээд тоглохгүй тэгээд зарим нэг дураараа тоглоно гэдэг ч юм уу. Ер нь амьдралтай айгүй адилхан. Бид ч ингээд шууд ингээд хачиж байгаа шүү дээ. Энэ бол тэгэл дээд сургууль сурахгүй дээд сургууль багш юм хэлэхгүй. Тэгээд асуулт зарим нэг тоглож идэг. Одоо их мэдлэг өгүүлэг нь өгөхгүй ч гэдэг юм уу. Ингээд хачдаг. Тэрнтэй адилхан. Тэгээд ингээд 40 минутын дунд нь ингээд завсарлага байхгүй тоглож ингээд гинтчихгүй удаан хугацааны дунд тоглож саадахгүй л засцуулагч ингээд нэг үг хэлэхгүй шүү дээ. За чи ингээд тэгээд байна гэсэн юм байхгүй. Тэгээд тоглогчид нэг өөрсдөө хоорондоо юм яриад би ингэжгүй чи ингэж хаяараач гэдэг юм уу. Тэгээд нөгөө бэлтгэл төрсэн юм хийх бол ихгүй. Тэгээд зарим нэгэн тоглогч ингээд дураараа тоглож болчихж байгаа юм л да одоо Алькас Санчес ч юм уу Немар шиг ингээд нөгөө дураар тоглосон байдаг тоглолтын системийг ингээд дэвтээд гэл тэр нөгөө зарим талаараа бүтэлтэйч байна. Зарим талаараа бүтлгүүж болчихно. Сквад нэг Диего Коста ч гэдэг юм уу нэг амбиц өөрийнхөө нэг характераасаа болоод улаан хуцаагаад бага хөөдчиж магадгүй. Магадгүй тэр нэг харизм характер нь хэрэгтэй байгаад айлын тоглолтыг шатаагаад айлын тоглолтод улаан өгүүлээд гаргачих магадгүй тийм. Тэгэхээр ингээд амьдралтай асар ойрхон спорт. Тэгэл нэг 45 минутын дараа нэг амраад асуулж нэг амралтаар нэг үг хэлүүлэн за хэлээл за ингэж тоглоё шүү гэдэг. Тэгэл талбай дээр дахиад 45 минут хажиж байгаа юм л да. Тэгээд тэр талбай дээр чинь лөөр явагдсан тий. Тэгээд нэг сэтгэл хангамж үзүүлээ зөндөө байгаа юм л да. Нэг отон биш байсан бөмбөгийн одоо отон гээд тооцгүй өнгөрцөн тохиолдол зөндөө байдаг. Тэгээд жижиг шажиг алдан маш их байдаг л да. Нэг жират алтж ундаг гэж одоо жишээ тутал тий.
тэр нэг халтарч унаад 11 алддаг. Жиракны халтарч унаад тэр бөмбөгнөөс одоо Ливерпул төвлөлт боломжоо алддаг ч гэдэг юм уу. Кака бас нэг үдээсээ үдж агаад тэр онд Ливерпул гол оруулцдаг. Тэр үдээсээ үдэг тэр бөмбөгийг авсан байсан бол Ливерпулаас тийш Месси Миланыг хожиж гайхамшиг бүтээж одоо түүлэх байсан үгүй юу гэл тээ. Тэгэхээр амьдралтаа ингээд асар ойрхон санагдаад тэгээд тэнд хууль бус юм байна. Тэгээд зөрчил байна, лөвөр байна. Одоо бас хацсангүй гайг болж вар энэ үзээд бас ингээд арайгаагүй болж байна. Тэгэхээр ингээд тэгээд би одоо ингээд 1000 сайн тоглож болох гэсэн. Манай багийн 10 хүн муу тоглох юм бол одоо миний сайн тоглосон ууш юм ямар ч хэрэггүй. Тэгээд хогдор өсөж байгаа байхгүй. Босд маань муу тоглосон бол тэгэл хожигдно. Би ганцаар бөмбөг аваад ингээд өөрийгөө Америкчд гэх юм бол бас болохгүй чинь багийнхан маань байна. Тэгээд тэр тоон талбайд ганцаараа тасралтгүй хүн гэж угаасаа байхгүй ч юм уу. Тэгэхээр ингээд хүнд хүсэн үсэггүй хамтын амьдралын тэгээд багийн ажиллагааны одоо ингээд дүрмийг гэх юм да. Ингээд суулгахаас бас замгүй болчихдог юм уу. Ингээд ийм хүү философиг харах юм бол одоо хүнийг одоо хүн болж төлөвшүүлж гэх юм уу те. Хөөхөн болохыг индивидуал хүн болох юм бол хөл өмбөг одоо тэрийг өгөхөөр байгаа юм л да. Би тэгж боддیں۔ Хөл өмбөг. Бас тэр нөгөө нэг хувь хүний яг жишээ сая бол хамтын амьдралын тал дээр гэж шүү дээ. Одоо нөгөө нэг суур ингээ хөгжлөө нөгөөд ингээ орхичдаг гэдэг дээр бас аялт юм байна л да. Тэрнээс цаашаа нөгөө нэг хүний яг хувь хүний чанар бас хэрхэн нөлөөлөх вэ те. Энэ спортод амжилт гаргахгүй гэдэг дээр бусад спортоос ялгаатай гэдэг дээр жишээ нь бусад бөмбөгний төрлийн зөндөө спорт байгаа шүү дээ. Талбайн теннис, ширээний теннис, сакс волейбол тийм ээ. Өөр юу ч байдаг гэдэг бөмбөгтэй холбоотой зөндөө. Тэд нар бол ихэнхдээ бүгд дандаа гараар оролцсон тийм спортод байгаа. Тэгж яхад гараар яг бөмбөг шитгэхэд байгаа оных магадлал бол маш өндөр л дээ. Бүх зүйлийг гараар хийж байгаа тийм ээ. Хөлөөр бол ихэнхдээ зүгээр л явах шилжих хөдөлгөөнүүд хийж байгаа шүү дээ. Тэгж яхад хөл бөмбөг тэр бөмбөгийг нөөж яваад урдаас ингээд хамгаалалтаа тулгараад янз бүрийн зүйлтэй тулгарсан ч гэсэн тэр ур чадвараа бие хөгжүүлснээр тэр нэг суур мэдлэгээ маш сайн хөгжүүлээд бүр ингээд өндөр түвшинд авч гарч чадсанаар бусдаас ялгараад тэднээс илүү ур чадвараар одоо жишээ тогтолж байгаа хүнд одоо хавс хамгаалагч юм хамгаалалтын шугамнаас яг Google-д очиж байгаа тэр хурд темпэнд тааруулаад одоо хөл юм уу толгойд нь тааруулаад гол оруулах тэр боломжийг олгож тэр дамжуул таах ч юм уу эсвэл талбайн голоос ч хаанаас ч хамаах гэх тэр хаалганы хэмжээг тааруулж цохиж оруулах тийм ээ. Хөлөөр тэр нэг өсөндөө удирдах чинь нэгс өөртөө гараар шидэж байгаа тай адилхан тийм өндөр хэмжээнд эзэмшин гэдэг энэ спортын одоо бас гайхалтай чанар юм уу. Яг тэр хэмжээнд очих нь өөрөө тэр нэг яг нэг төвшөнд ингээ гудамжинд гарсан хүмүүсээс хувь хүнийхээ амжилт чадвар ч юм уу хувь хүний төлөвшлөлтөөр хандлагын нэг тууштай байдлаараа ялгарч одоо тэр төвшөнд хүрч байгаа тэр юм бол одоо өчтөчнөө хөл бөмбөг тоглолтдог хөл бөмбөгийн нодууд байна. Харин бас яг тэдний хэмжээнд адилхан өвгдөлтэй адилхан ур чадвартай хэрнээ ерөөсөө огт амжилт гаргаагүй тэгээд орхисон тийм сэтгэл зүй ч юм уу бие бэлтрийг хөгжлөөрөө тэгээд хүрч чадаагүй тийм хүмүүс зөндөл байгаа. Тэгэхээр энэ бол яг тэр нэг бас хөл бөмбөг ямар хэмжээнд ур чадвар ямар хэмжээний өндөр шаардлагыг шаарддаг гэдгээр бас спортоос ялгаатай юм болов гэж харагдав. Тэгээд одоо би бас нэг саксыг үздэг. Тэгэл нэг саксан бөмбөг чинь ингээд нэг голцоо байгаа шүү дээ. Голцоороо ингээд шидлээ. Голцоо ингээд хин шидсэн ингээд хоогосон гэж байгаа байхгүй. Хүлэн бүг Билардын нүх бас тийм шүү дээ. Гольфын нүх мөх. Хамгаалах юу ч авахгүй. Хүлэн бүг бол нөгөө тэр нөгөө хааллага руу тулж байгаа биш. Хүн хүнтэйгээ тулж байгаа байхгүй. Хүлэн бүг чинь хаалгач бас ингээд тулж байгаа хүн хүнтэйгээ тулж байгаа. Тэгэхээр тэр нөгөө зүгээр ингээд чиглүүлээд орчуулсан сакс макс орчих боломжтой байтал хүлэн бүг бол нэг жишээ чиглүүлж гэсэн чинь тэр хаалгач чинь хайшаа чиглүүлэх вэ? Хаалгач хуурна тий. Гэтэл хаалгач чинь бас энэ хүн хаашаа
зохих бол их тал руу юу, бага тал руу юу гэл ингээд хүмүүнтэйгээр тулж байгаа нэг юм байна л да. Тэгэхээр зүгээр нэг өндөр ур чадвартай эсвэл масса яриагстай хоёр хаалгач нэг хоёр тамирч нэг хаалгач нэг тамирч тоглогчоор тулчж байгаа юм биш. Би нэг бас сайн судалсан хоёр хүн бас үзэх хэрэгтэй болчих байгаа өссөн үсээгүй. Одоо энэ багийн энэ тоглогч энэ тал руугаа их цогтөг учраас би энэ тал руугаа өсрүүл дээр гэдэл одоо тоглогч нь за энэ хаалгач бол одоо реакцаараа баг муутай учраас би тулж очил яриад дээр авах юм уу холын бөмбөг сайн хаадаг учраас би холоос их юм яах эсвэл хүчтэй бөмбөг муу хаадаг тулсан үедээ сайн байдаг ч гэдэг юм уу иймэрхүү бас нэг судлахгүй машин хийхээс өөр аргагүй болгодог спорт л та эсвэл нэг удаан болвол гүгээд цаана гарч ич гэдэг ч юм уу тий. Тэгээ бас нэг юу л байгаа юм л да. Хамгийн гол нь нэг биеийн бүх хэсгийг одоо жишээ нь гарын зүрийг л одоо нэг бусад спорт ашигладаг нэг гар байж тий. Тэр гарыг ашиглахгүйгээр бусад бүх хэсгээр одоо тэр бөмбөгтэй харьцаж болохоор энэ сонирхолтой байна. Толгой мөр эднээс одоо юу байдгийг тийм ээ. Үзмээрэж юм уу хөлийн ар урдуур ч юм аль хэсгээрээс гол оруулах боломжтой. Тэр бөмбөгийг тогтоож эзэмших боломжтой юм байна. Тэгээд дээрээс гадна тоглолтын юмнаас байгаль цаг уур салхи бороо цас юу болжсэн ч бол тэр тэмцээн ихэлсэн бол дуусах тийм ээ. Ер нь бол бараг тийм зогсоож исэн тоглолтууд ер нь цөөхөн л байдаг юм л шүү дээ тийм. Ер нь бол бороо мэтиг бол тэгэл тоохгүй л байна шүү дээ. Тийм маш өндөр хэмжээний цаг уурын байгалийн хувц үзийг гаргахгүй бол бараг зогсоод тэгэхээр тэр бүгдийг тооцоолж яг тэр тухайн өргөгдсөн 45 минут 90 минутанд яг тэр тоглолтыг одоо ялалтаар дуусгахын төлөө баг болж тэмцэж байгаа гэдгээр л гайхалтай спорт юм байна. Тэгээд хөдөлмөг хүмүүс яагаад ч нэг фанатууд ч юм уу бас нэг төлийн бас нэг хөдөлмөг чинь ашин гэдэг байгаа л ба. Яалч хүн хүмүүсийг донтуудах тийм бас нэг сэтгэлийн цэнгэл таашаад өгдөг. Тэгээд стандарт аваад хөдөлмөг үзэхээр мэдээж хөдөлмөг мэдээж спорт учраас тодорхой цалинтай, дүүнтэй, шүүгчтэй тэгээд мэргэжлийн хөдөлмөрийн хорогчтой, тэгээд тасалжуулагчтай, тусгай тасалжуулагчтай, за сэлгээний тамирчтай, эмчтэй, за ажид тэгээд салцсан аймаа бас явагддаг гэдэг медиатэй гэдэг бүх юм байдаг. Энэ утгаар ихэд нэг бичил нийгэм. Тэгээд бичил нийгэм гэдэг хүмүүс ихэд юм стандарт харангуудаа энэ бичил нийгэм одоо хэрхэн яаж одоо нөгөө өндөжидний үе гэдгийг хаадаг. Тэгэхээр нөгөө хөдөлмөрийн тоглолтод эцсийн дүндээ тэгээд шударгаас гэдэг юм шиг ингээ хөдөлмөр үзэж байгаа хүмүүстэй одоо өгдөг. Тэгээд талбай дээр ямар ч үйл явдал болсон бэ эцсийн дүндээ тэр бол шударга байдаг гэдгийг хавардаг. Тэндээ богинохон хугацаанд тэгэхээр магадгүй шударга юмыг л үзэх гэж хавар дээр талбай байгаад байна. Нөгөөтэйгөө болохоор түрүү бас амар дуудажсэн тийм тэгш боломж юм бол уул чадвар талаасаа мод юм нь олгогддог. Нөгөөд бас нөгөө тэгш боломж олгодоогүй тоглогч нар одоо годамжнаас байгалийн авьяаслал Латин Америкууд ихэвчлэн годамжнаас Европын хөдөлмөр гэдэг бол одоо нөгөө Ахтемасаа гэх системтэйг 7-наас 8-наас 9-наас 10-наас 11-наас 12-наас гэдэг баг ингээ насалганы баг лигдгээс ингээ шигшигдэж авчиж байгаа бол Европ бол тийм биш. Годамжинд одоо жихэн одоо нөгөө чулуун дээр унаж хөдөлмөрийн бөмбөг биш одоо нөгөө оноос нь даавуу баг өшгөлж байгаа. Латин Америкаас гарч ирээд Европ тэгээд гэр бүлээ тэжээдэг. Магадгүй бас энэ одоо зүүн тишэл юм байна л да газрын зурагтай бас уулын одоо станууд болоод ирэх юм бол бас нөхцлүүд нөгөө инкэнэ бас нөгөө тэгш боломжоос гадна тэгш бас боломжоос бас яаж одоо нөгөө энэ өндөрлөлт хүрээд одоо нэг мэрэгжлийн өндөр түвшиндээс тоглож ийнэ гэдэг бас ингээд хүмүүс хаалдаг. Тэгснээр нөгөө яг магадгүй одоо амьдрал нийгэм шударга бос заримдаа хоолтоос тэгш боломжууд олгохдохгүй ч гэсэн хэрэв чи хичээвэл нөгөө тэгш боломжоор хангацсан хүмүүстэй адил төвшөнд өөрийнхөө хичээл зүтгэлээр хүрэх боломжтой юм а гэдгийг нөгөө хүмүүст өгдөг хаалдаг. Урам хайрладаг учраас бас хүмүүс үзэж бас донтдаг юм болов уу гэж боддог. Бас талбай дээр нөгөө тоглогч нар ингээд
нэг бодлын ингээд дугаар аим шиг мөртлөө нэг тодорхой юм дүрмэн захирагддаг. Тэгэхээр энэ чи юу гэхээр нэг хичээлөө гэдэг бол нэг тодорхой хэмжээний тийм нэг дүрмэнд захирагддаг зүйл шүү гэдгийг нэг хөлбөмбөг шууд харуулцдаг. Тэгээ дүрмэнд оцоод хичээлөөдтэй дугаар аим өгөхөөс бас тохиолдолд үгүй. Тодорхой зүйлсийг хязгаарладаг. Одоо нэг хөлбөмбөгийг харуулж тэгээд шүүгчийг одоо хамаагүй одоо хараалын үг хэлэмээ давамжлах юм бол эсвэл одоо 6 оны бикаагүй 10 оноч одоо Зидан Италийн тамирчин одоо толгоор мөрөгдөг бол бас нэг спортын бас үйлдэлгээ шууд улаан цаад хөөгдөг ч юм уу бас иймэрхүү өмнөд бас байна. А түүнээс гадна TikTok подкаст он ихэд нэг хичээлөө тэгш боломж аханд үсэх байдал ихэд нийгэмд хангаж чинь үгүй гэдэг бас нэг бас анализ хийж бас нэг боддог. Тэр утгаараа бас хөлбөмбөг маань бас ингээ холбогдчихж байгаа. Ястад нэг яг нэгэн авгийн биш одоо нөгөө хөлбөмбөгчд нэгэн баг болж байгаа. Тэгэхээр нэг танихгүй хүмүүс одоо нэг стад нэг цусны төлөвийн аханд үс шигээр хоорондоо ивтэй баг болж тоглох болдог учраас нэг хөлбөмбөгийн онцлог нь энд байгаа даа л да. Нэг бүхэл одоо огт үзээгүй тийм бид нэр одоо жишээ тэр Африкийн орнд ямар шашинтай, ямар үзэл сурталтай, ямар хоол унд идэж уудгийг мэдхгүй ч гэсэн яг Англид очиод нэг багт тоглох юм бол барыг хамт өсөж төрөнсөн мэтэл нэг уурын салтай болж тэгж тоглож байна л та. Тэгэхээр нэг дэлхийн бүх улсын үндэснээс гараад очиод тоглох боломжтой, нэг өснө бүгд үзэж харах боломжтой. Тийм тэр талаараа нэг өсөндөө одоо хүн болгоны хүндрэлтэй одоо тийнейж гэсэн спорт юм болж харагдав. Тийм. Тэгээд за би бас дутуу агцсан маань хөлбөмбөглөө хэлэхдээ тийм таг эргэлзээ боди бусад спорт бол ингээд шууд тайм аут авчиж байгаа шүү дээ. Бол гол сакс гэдэг ч юм уу тий. Ширийн теннис хүртэл одоо 6-ны зүйтэй хүмүүс одоо хөсөө ярьчих боломжтой гэдэг юм уу. Тэгээд хөсөө ярьсан гадчаад асуултаа яриа өрөө хийдэг. Хөлбөмбөг чинь тэгээд 45 минутанд дуус тэгээд хачиж байгаа. Тэгэл чинь станыг 5 өөр тэмж хөлбөмбөг чинь ингээд нэг л бадар байж магадгүй. Тэгэл одоо хоорондоо л уучрах хасуур замгүй болчихж байгаа юм л да. Чинь тэгээд одоо нөгөө амьдрал одоо бид нар хүн болох нөгөө тэгш ирэхийг хүсдэг ч гэсэн амьдрал нөгөө тэгш байдгүй маа ч гэдэг юм уу. Тийм зүйл яг ингээ хөлбөмбөг харуулчаад байгаа юм л да. Бидний одоо хүн шүүж байгаа хүн алдаа гаргана. Шүүгч алдаа гаргана. Шүүгчийн алдаанаас болж тоглолтын харьцаа өөрчлөгдөж магадгүй. Тэн дээр тэгээд одоо нөгөө аль нэгтлэн мэдээж сэтгэл гондор үлдэн тий. Нэгтлэн тэгэл хожигдсон болохоор одоо баярлсан үлдэн. Энэ бас нэг амьдрал. Одоо мянга ингээд зүтгээд нэмэргүй маа. Ингээд чи одоо нийгмийн амьд учраас одоо нийгэм чинь л юм байхаас байгаа болж одоо нэг нэг шууган одоо болохоос замгүй гэдэг ингээд харуулж байгаа юм шиг мөртлөө нөгөө талаараа за бүх юм чамаас шалтгаална гэж харуулж байгаа юм л да. Энд дээр юу вэ гэхээр одоо нэг харамсалтай тохиолдол зөндөө байдаг. Одоо нэг Гаринжа гэж байдаг хөлбөмбөгийн бурхан гэж баригдсан гэтэл Гаринжа одоо өөрийнхөө одоо нэг хувийн зохион байгуулалтгүй аягтаас нь дуртай 6 зингэл дуртай эмгтээчүүдийг орооцолдог байсан гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө их архичин байсан гэл. Тэрнээс болоод өндөр удаан хугацаанд өндөр төвшин тоглож чадаагүй байдал. Филегээд одоо хөлбөмбөгийн хаан гэдэг байгаа тий. Гэтэл филе одоо ингээл би 1000 гаруй гол эзэн гэдэл одоо ингээд бод ингээд байдлаар ингээд тоолоод үзэхээр гол 1000 хүрээгүй ч гэдэг юм уу тий. Зүгээр ингээд өдөртлийн өмнөх одоо алин тоглолтын гол моллыг бүгднийг тоолж ил аваач 1000 гурж байгаа болохоос шүү. Яг ингээд цэвэр одоо лигийн тоглолт Монгол Альбиосын тоглолтыг тоцвол гол 1000 гургүй нэг 700 л гарч магадгүй гэсэн тоотойч байх шиг. Гэтэл бас нөгөө хөлбөмбөгийн домог гэдээ бас яригддаг Марадона байна. Бас нэг хувийн зохион байгуулалт байхгүй. Харт амигчин байсан. Гэтэл нөгөө харт амиг татсны камерын бичлэг нөгөө тоглолтын камерын бичлэгнүүд нь улаацсан байсан. Тэгэл энэ аль өөр харт амиг татсан байна ингээ илрүүлдэг ч юм уу тий. Гэтэл хөлбөмбөгийн энэ тэр нөгөө тэр ингээ
тэр хөлбөмбөгийн бичлэгийг хийгээгүй тэр камерт Марадона очиж гол хийж очиж өртөөгүй бол хардам тацнуугүй ингээ мэдхгүй ч байдаг ч юм уу. Тэгэхээр ингээд хөлбөмбөг хэдий ингээ шудраг бууц юм шиг мөртлөө ингээ хамгийн шудраг бүх зүйл чамаа шалтгаална гэдэг. Одоо Орнолдо Кристиано Роналдо байна л да өндөр түвшинд ингээд одоо бол ингээд тоглож байна. Хувийн өндөр зохион байгуулалт маш өндөр байд. Ингээл зарим нэгэн тоглогчдод одоо хувийн зохион байгуулалт маш муу. Одоо Адриано гэж Бразил Адриано байна. Тэр үедээ бүр дараагийн Орнолдо гэж ярьдаг байсан. Дэндүү өндөр түвшин уур чадвартай. Тэгэл хувийн зохион байгуулалт маш муутай байдаг ч юм уу. 6 ингээл хөөдөг те. Энэ бүх тоглогчдод бол одоо карьер нь хурдан дууснаа гэдэг юм. Гэтэл өөрөө бас ингээд зохион байгуулалтаа сайн ингээд бариад одоо 6 ингээл элдэн амт зүйл өртөхгүй байгаа мөртлөө ингээд дэдл гимтлээс болоод өндөр төвшөнд бас тоглож чадахгүй. Одоо ингээд сонгодог жишээ нэг юм бол Кака байна. Бүдүүн Орнолдо байна. Одоо ингээд гимтлээс болоод эрүүл мэндээс болоод өндөр төвшөнд ингээд удаан тогтмол тоглож чадахгүй ингээд байгаа тамирчид ч тийм үү. Тэгэхээр хамгийн шудраг биш юм болоо хамгийн шудраг бүх юм шалтгаална гэдэг. Тэгээ энэ дэр ингээд хэцүүлэх юмуд маш их байна л да. Одоо ингээ хамхан бол 6 цингэл тийх хөрддөг. Одоо орлогоо өрн тааран хийдэг дампууртад тоглолцдог юм бол ингээ Латин Америк Африкийн тоглогчдод ингээ байдал. Өндөр түвшинд удаан хугацаанд тоглолттой тоглогчд гэх юм бол одоо ингээ Европ тоглогчдод гэтэл одоо нөгөө багийнхаа төлөө бүх зүйлээ зориулдаг. Тэгээ хувийн карьераа хөөдгөө тоглогчд гэх юм бол одоо Аз ТV-ийн тоглогчд талбай дээр баян гүйдэг. Банк багийнхандаа тусалдаг. Гэтэл өөрөө ингэ тодорч харагддаг уу. Хамгийн тодорч нь гэх юм бол одоо Кагава, Накамура одоо хамгийн сүүлхэн Сон л ах шиг байна л да. Гэтэл одоо Сон ч одоо манай баяр шүү дээ. Гэтэл Сон маань бол ер нь өөрийнхөө амбицийг хөөдөг байгаа байхгүй юу? Хөөдгөө тоглогч. Манай багийнхнаас одоо Харрикен, Дэлэл, Лукас энэ ч бас хэцүү шүү дээ. Ингээл өөрийнхөө л амбицийг хөөдөг. Багахан талаа яг чин сэтгэлээс ингэ зүтгэж байгаа юм бараг байхгүй. Гэтэл Сон бол ч бүх 90 минутын дөөш гүйдэг. Хамгаалтанд ч гүйдэг, тоглоонд ч гүйдэг. Тэгээд нэг номер дамжуулалтаа онцолдог гэж гэдэг юм уу. Тэгэхээр ингээд соёлын тэр нэг багын хүмүүстийн ялгаанууд ингээд шууд ингээд гараад ирдэг. Тэгэхээр хөлөм бүгдээр одоо багын хүмүүжил ямар чухал вэ? Тэ? Тэгээд төлөвшний ямар чухал вэ? Гэр бүлийн байдал ямар чухал вэ? Одоо Гаринчагийн аав нь одоо улаан аригчин байсан. Тэгээд Гаринча бас аригчин болсон ч гэдэг юм уу, тэ? Тэгээд өлгөд үрэл гэдэг зүйл ямар чухал вэ? Тэгснэ тэр хүний зохион байгуулалт гэдэг ямар чухал вэ? Тэгэл эсрэгээр нөгөө Кристиано Роналдог наав бас архинаас хамааралтай байгаа өөрийгөө бас татчих чадахгүй байсараа үед болсон гэдэг одоо тийм бас юу яриа гаргасан юмс нэ Роналдо өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө яг хүний өөрийнхөө зохион байгуулалт хонцор гэдэг амар нөлөөлж байгаа юм л тийм. Тийм болохоор одоо Роналдо жишээ одоо хүртэл арх бараг нэг хэрэг гэдэггүй. ихлээр хачж үзээгүй байдаг. Тэгэхээр таслаг хажуугаар нь цусны донор бараг шивээс ерөөс огт бараг цэг хатгуулж үзээгүй байдаг. Тэг. Нөгөө талаараа тэгсэн мөртлөө нөгөө шоу зэрэг ч гэсэн бас явж лээсэн баг. Яг хувийн энэ спорт болоод энэ өөрөө яг зориулж байгаа зүйлдээ бол маш их хариуцлагатай. Яг тэрэн дээр яг өөрийн үзэл баримтлалаа хэрхэн барьж тоглодгийг авч явах вэ гэдэг бас тэндээс нэг сонгогдож жишээ байна. Роналдо гэх юм бол тийм нэг юу дуртжээ. Би ч анх нэг Какаг үзэж хөлбөмбөг дуртай болсон. Одоо Какагийн дараа 10 жил одоо Месси орнолд орсон. Болондоо гэж хаваад аваад сайн нэг модерч авлаа шүү дээ. Гэтэл одоо сүүл үеэс Какагаас илүү Роналдо хүндэлдэг болчиход байна л да. Яа тэгэхээр Кака нөгөө маш тийм миний хувьд ингээд ёс сутганы маш өндөр хэмжээс моралын өндөр хэмжээс түн байсан баггүй. Гэтэл одоо болохоор одоо эхнэрээсээ салсан эхнэр хоёр хүүхдээ хараад байцлын шин залуухан өөрөөсөө бараг 10 дүү тийм нэг топ модельтэй хамт амьдарч байгаа. Гэтэл одоо Роналдо одоо хэдийн олон эмэгтэйд холбогдсон ч гэсэн өөрийнхөө хүүхдээ хаж үзээгүй тий. Одоо нөгөө том хүүхдийнх нь ээж нь тодорхойгүй гэдэг мөртлөө тэр хүүхдээ одоо хүртэл ингээл хамт амьдрал ингээд байдаг. Тэгэхээр энэ хүртэл ингээл намаа ингээл
орнолттой хүүгэнтэйс ингээд илүү ингээд татаа явчихж байгаа юм л та. Өмнө нь ингээд орнолтог энэ эмэгтэй үнтэй ингээд мөнгө өгмөдөг гэж боддог байдал. Ясан мэн дээр одоо миний хамгийн одоо өөрийнхөө хиро болгоцсон байсан какаман ингэсэн байдал арай өөр байдаг ч юм уу. Тэгэхээр тийм тоо эгэлзээ боди хөлбөмбөг гэдэг зүйл маань ерөөсөө ганц хөлбөмбөг тавьсан чинь ингээд талбай дээр гүйж байгаа биш. Тэр хүн ингээд олон хүний тэр нэг морал этик гэдэг зүйлийг бас авч яваад ингээд талбай дээр гүйж юм л та. Тэрийг сайн харах хэрэгтэй. Тэгээд хөлбөмбөгийг одоо үзэж эхэлж байгаа л юм чинь цаад нарийн хүмүүсд ингээд ойлгож үзэх хэрэгтэй байх л та. Би одоо ингээд чи яагаад ингээд хөлбөмбөг үзээд байт ингээд юм өөдөөс нь баг Монголд хөлбөмбөг үзэхгүй учраас бид нэг ингээд 3 хүн эсвэл 4 хүн ингээд хаан цуглараад тэгээ ингээд оройс алхтаа баг тэгээ зодон хэмжээний холбоо ингээд салдаг байна. Хөлбөмбөг ингээд дэлгэрсэн хөлбөмбөгийн соёлтой байсан бол бид нэр хамтын амьдрал маань илүү амар тайван нийтж юм нэгтэлтэй байх байсан гэж ингэж ам бартан хэлж чадхаар л болж юм л да улмал Месси ч гэсэн одоо яг шүү дээ. Асуу зүйлээр магадгүй тэр Роналдо шиг тийм зохион байгуулалтын төр дээр бас тийм өндөр муу гэдэг яасан гэдэг. Гэхдээ Мессигээ ч гэсэн яг тэр талбай дээр байгаа хүний хувьд бол маш их хөндлөштэй хөндлөлтэй. Ямар тийм зүйл болж исэн ч тийм ээ. Тоглолтын дунд бол хатуу ширэн зүйл бол зөндөө болдог шүү дээ. Месси ч ур чадвар маш өндөр хүн. Маш тийм үсээ дэлхийн баг авьяастай гэж яригддаг. банкан контакт онцлоо байгаа шүү дээ. Маш их тийм дунд тогтоон явж байгаа тийм юм л дээ. Тэгээд тэр дундаас Месси барыг тийж ууралж тэр янз бүрийн асуудалд орооцолчихсон юм тохиолдолд ер нь нэлээ ховор. Ямар тийм их хөвчлөлтэй гэрбилийн хүмүүс гэдэг юм уу та. Өөрөө хүний тийм онцлог гэдэг бас тэн дээр хүмүүс тод харуулдаг байна. Цагтаагийн таад яасан дээр нэмэх юм бол хөлбөмбөгөө хөвчлэн дандаа нөгөө нийгмийн сайн сайхан бүхнийг өрөөлдөг. Тэгэхээр хөлбөмбөгийн одоо стадионы 50-аас ороод нэг зарлалын самбар дээр бол нөө рацизм гэсэн байдаг тийм. Тийм шудраг тоглоё хүнийг одоо яаж болохгүй шүү. Нөгөө ялгуулахгүй шүү одоо нөгөө шашин шүтлэг айс өнгө үүсэл гал хэл яриагаар нь ялгуулахгүй шүү гэдэг дандаа өрөөлдөг. Тэрийг ч гэсэн талбай дээр эсвэл 5-5 тоглож тоолоо хавалдаг. Түүнээс гадна бас тоглогчдын тэр ялгаатай байдал одоо нэг байдлыг нэг хүлээн зөвшөөрөх нэг хавалдаг талбай дээр ялгаатай байгаа байдлаа бид нэг ингээд хамт байгаа шүү. Тэгэхгүй гэдэг хавалдгаа ингээд үзэж байгаа хүмүүстэй маш их ум өгдөг. Заавал ингээд нэг хүн болгон тийм нөгөө тийм нэгэн хэв зогцсон юм шиг тийм нэг юу гэх юм бэ тийм нэг арайгүй тийм их тийм нэг баян затгалан болох алавгүй гэсэн нэг шууд хавраад идэг байхгүй. Тэгэхгүй бол одоо хөлбөмбөгийн аав нэгэн тоглогч өөр юм гэсэн үүрэгтэй өөр юм гэсэн ингээд дүд тоглодог. Тэр дүд бол дөрөөл үнж байдаг. Хаалгач үргээл гүйцэтгэдэг. Давтлагчийн үүрэг бол одоо хамгийн ихээр яригддаг. Одоо тоглоом дуусахад бол давтлагч л одоо 2 гол авсан, 1 гол авсан яасан учраас давтлагч л одоо нэг балдаанд авъягийн ч юм уу хамаг юм нэг л авдгаа ихэд юм бол бас нэг шаглалын систем явчихад байдаг боловч хамгаалагч, түүнийг найруулагч, дундын шогмонд бөмбөгийг нь давталж байгаа гэдэг нөө өөрсдийнхөө өвгөн хүсэж байгаа хүмүүс заримдаг холболтыг дуудагдахгүй өнгөрдөж гисэн тэр ингээд ялгаатай байдлаа ингээд хүлээж зөвшөөрчээд байдаг нэгнийгаа. Тэгээ уртлын хүн одоо нөгөө балдаандор ч юм уу эсвэл нөгөө шилдэг хөлбөмбөгч гэдэг шагналыг нь авдаач гэсэн багтаа хിവэрэл хамгаалагч аваад ч юм уу дундын шогмоо хүнийгээл үлдээд би энэ өөрийнхөө ялгаатай байдлыг хүлээж зөвшөөрч чинь тэр ч гэсэн тэр энэ үгээрэл энэ ялгаатай байдлыг хүлээж зөвшөөрч чинь би давтагчийн дүр тоолж чадахгүй юм чинь хамгаалагч юм уу хагас хамгаалагч эсвэл цэвэрлэгч байгаа байдал өөрийнхөө үдгийг сайн гүйцэтгэе. Би давтагчийн дүр хамгийн санаа тоолж чаддаг байсан бол энэ шагналыг авах байсан юм аа гэдэг. Энэ утгаараа ингээд нөгөө бус өөрийнхөө ялгаатай байдлыг хүлээж зөвшөөрөөд бас бусдын ялгаатай байдал чадрыг хүлээж зөвшөөрдгөө ингээд нөгөө үзэж байгаа хүмүүс ингээд нийгэм даяараа ингээд ийм ялгаатай байна. Ялгаатайгаа л ингээд хамгийн санаа зохицсон амьдраа гэдгийг бас ингээд ойлгож байгаа харагддаг л да. Тэгэхгүй бол одоо нөгөө ялгаатай биш, надаас ялгаатай байна гэдэг. Ер нь бол манай энэ Монголын нийгэмд ер нь нэг тиймэрхүү тийм гадаад хандлагууд бол
илүү байдаг л да. Ер нь бол нэстад нэг пүүс унахгүй гадан гутал пүүс унаад гадан гутал өмсөөд болгон. Тийм болгон шүүв өмсөхгүй бол тэгээд энэ хойшоогоо очиод энэ итгэл хамбал мөрөхгүй бол заавал хүсгэл нөө үзэхгүй бол за одоо тэр нэг хүн маад авахгүй бол хүн биш ч юм уу гэж ингээл ялгуулаад байдаг. Гэтэл тийм байх алгүй гэдгийг үзүүлдэг байхгүй юу? Нэг хөлөмб. Тийм talk эгэлзээ body Тэр хүний өөрийн тийм дуу сонирхол. өөрийн дуу сонирхол тэр чинь ингээд сонирхолтой тэр зүйлдээ ингээд хайр дааж байгaalтай байгаа байхгүй. Одоо хамгаалагч байж байгаа чи энэ жил хэдий тоглогч авсан юм чинь одоо чи миний орон тоглочих гэдэг ч юм уу тийм үзэн сурталчилж гарч ирэхгүй. Яг тоглолт тэр ур чадвар бол адилхан байгаа. Тийм яг энэ тоглооны тэр тоглогчийн байрлал дээр одоо чи тоглох уусаа тоглодог юм чинь чи тоглогч хэд тэрнээс нэмэрэгжилдэг. Тэрэндээ бол эзэн гэдгээ баталж байгаа юм л да. Тийм тэгэхгүй одоо манай ус ч гэсэн тэгээд одоо нөгөө чи сайд хийсэн би дааж чинь сайд хийнгээд хөлбөмбөөр бол би их хамгаалагч байж байгаа одоо дундын шомон тоглоо одоо давтагч болно гэдэг ингээд нэг хайр гэх юм ингээд довшаад ахаад байдаг. Гэтэл нөгөө чадваргүй байж байгаа тэр дүүдээр очих чинь тэгээд багийг авч байгаа байхгүй юу? Манай улс төрд бол тодорхой байна. Бүгчээ дууцтанд очиод улс төрч болчих нарыг сайд болчих байгаа. Нэгсэндээ бүхий тэр ухааныхаа юмыг л энд гаргаж ирж хөгжүүлж байгаа. Эсвэл бүхий орн болгох гэж байгаа ч юм уу. Яг нь эндээс нөгөө манай хот нэг болсон нэг үйл явдал нэг байгаа шүү дээ. Тэр нэг уг наган байтаас заагдаг. Бэлж уг нь анх одоо баруун зүгүүрийн ард бий байсан. Баруун зүгүүрийн хамгаалагч байсан. Тэгээд хамгаалагч байгаад тэгээд өөрийнхөө одоо уур чадвараар сольж гарч ирсэн учраас одоо ингээд энэ хамгаалтнаас илүү товтлоонд илүү үр нөлөөтэй юм байна. Гэт одоо хагас хамгаалагч болгодог гэсэн нэг тийм тохиолдолд маш зөөхөн. Тэгээд өөрөө тэрийг нэг батлах хэрэгтэй байна л да. Тэгээд баталж чадсан гэдэг ч юм уу. За ингээд хэдүүлээ өнөөдөр хөлбөмбөг гэсэн подкаст өндөрлөө. Тэгээд нөгөө хэлж амжаагүй байвал хэлээд тэгээд өндөрлөө. Бөмбөг гэхээр одоо нөгөө юу одоо нэг хүүхэд хөдөлж гарч ирдэг шүү дээ хөлбөмбөгийн талбар дээр. Тэрний утгыг би яг олон нөлөө сонирхож өстэй сонсч л байсан юм байна. Тэр нэг хүүхдүүдийг одоо ингээд хүүхдүүд чинь маш гэрэн цагаахан тийм бүх хүний үргэлжлэл тийм. Тэгээд хүүхдүүдийг ингээд гаргаж ирээд баяр хүргээд ингээд зингэлт таяа баяр хүргээд хүүхдээ авч гарч ирдэг. Тэр утгач нь болохоор хүн төрөлхтний юм нэгдэл хүүхэд мөрийг одоо элийн мөртний аз жаргалтай амьдруулах баяр зингэл өмбөж бай гэсэн тийм үрээтэй бас тийм утга учиртай хүүхэд дагуулж гарч ирдэг юм байлээ. Тэгээ миний хувьд бол төгсгөлийн энэ яриа маань энэ талаар бас дараачийн подкаст дээр бас сонирхолтой энэ талаар яг баримттай дэлгэрүүлж судалж одоо ярина. Саяны ярианы дундаас маань FIFA гэдэг тоглоом маань их хэрэгцэнгүү л дээ. Би бол FIFA гэдэг тоглоомыг бүр одоо сүүлийн баг 6-7 жил бүр тасалдгүй тоглоод түрүү жил бас арай баг тоглосон нэг бас нэг завгүй бодлоод ирсэн учраас тэр тоглоомн дээр нэг тоглохоос илүү сүлдээ ингээд нэг баг бүрдүүлэх гэдэг маань бүр ингээд нэг зовлон болж эхэлж байгаа юм л та. Тэгээ орой шүн ингээд бодон за чи юу вэ? Тэгээ ингээд тодорхой тооны төсөвтэй байгаа. Тэгээл нэг тоглогчоод ахиун ингээд зарч чадвал нэг жоохон мөнгөтэй болоод болно. Тэгээл 0 автал нэг ингээд нэг жижиг нэг тэмдэглэлийн төвтэй балтайгаа бариад тэгээл одоо тэнтийг гаран гэж боддог болоод эхэлж байгаа юм л да ингээд. Тэгэхээр тэр зүйл маань ингээд намайг хүсвэс юм гэдэг систем рүү ингээд ордог болоод тэр маань ингээд надад бас аваа гэдэг ингээд гайг удаалц уршин ингээд би болгоод эхэлсэн. Ингээд нэг зүйлийг хийхдээ одоо нэг системтэй хийдэг болдог ч юм уу. Тэгээ хийхдээ ингээд бүх зүйл ингээд шатуу. За энийг ингэж хийвэл яах вэ? Энийг ингэж хийвэл яах вэ? Тэгээд бас нэг за ингүүл ингээд хамаагүй ингээд нэг Европт маань тэг нэг прагматик систем шиг болж магадгүй. Надаас нэг зориг өгдөг. Тэгээд ямар нэг юм янз мастай магаар зоригтой үздэг болчиход байгаа юм л та юм тэгээд за засахгүйс ч яах гэсэн бэртээ тийм зоригтой болгож जैन. Тэгээд яалч нэг
Дазаа гэдэг нэг Япон нэг зохиолчин хэлснээр хүн одоо нийгэм бол одоо групп хүмүүс юм аа. Одоо бүлэг хүмүүс гэж хэлсэн. За тэрэн шиг хөл өмбөг бол нэг бүлэг хүмүүс байна. Тэр хүмүүс талбай дээр одоо нэг 40 минут 5 минут өөрсдөө дуусгаар тоглож байгаа ч гэсэн нэг дүрмэн дээр захирагдаад нийтлэг нэг дүрмэн байна л да. 22 тоглогч битэл дэлхийн нийт хүлээмжлүүлсэн нийтлэг дүрмэн дээр захирагдаад тэгээд засчуулагчийн онооч өгсөн хөлбөрт баригдаж тоглож байгаа. Энэ маань хүн хэдийн их чөлөөтэй ч гэсэн тодорхой дүрмэнд баригдаж амьдрах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо явган зарчигчийн улаан гэл хасцсан байх чинь явган зарчигч гарах юм бол машинд мөргүүлнэ гэдэг юм уу тий. Хэрвээ одоо авцаан дээр одоо улаан гэрэл хассан бол жолоочтой одоо зогсгол үүрэгтэй. Явсан бол та хин нэг юм бүрнэ. Ягаад гэвэл тэр хүн чинь улаан гэрэл хаслаа машин зогссон. Одоо би гарах хэрэгтэй гэж гарч байгаа учраас тэгэхээр тэр дүрмэнд баригдан явна гэдэг зүйлийг одоо дүрмэнд баригдаж нөгөө чөлөөтэй байна гэдэг зүйлийг бол бид нар өгч байгаа юм л. Энэ бол хамгийн хантай амьдралын хамгийн чухал дүрм. Энэ дүрмийг биелжих юм бол одоо хүмүүс ингэ сэтгэл хангалуун байж чаднаа гэж хэлмээр байна л да. Хөл өмбөг одоо утгагүй зүйл бити үзэгээс хүүхдүүдэд хэлж байгаа бол энэ бол маш буруу зүйл шүү. Магадгүй одоо бидний үндэсний спортыг үзээд тэр нэг хөлөм одоо бүхий нэг лөөвөр үзчихснаас хөлөмг нэг шудраг яшиг үзвэл тэр хүүхдэд магадгүй хамаагүй нэг хүмүүжил болгож магадгүй ахал гэж бодож байна. Тэгээ нэг юм нэг уламжлалт маягийг ангой юмдаа байдаг л да. Ер нь бол дэлхийн хамгийн гол тэрийг мэрэгчлээд эхнийх нь болохоор нэг багшгээд самбар дээр нэг юм заачаад зааснаа хуцаагаар асуугаад байдаг. Одоо ер нь бол хүүхдээс хоёрдугаар нь болохоор нэг гол багч нь хайг болчих гэдэг. Газар шигтэй чалуун болоод хүмүүс хайгаад явчихдаг. Бүр нэг утгагүй гэсэн. Гуравт нь болохоор нэг бөмбөгөө өөрөө өшгөлчөд хойноос нь хөөгөөд гүгээд байдаг. Гэт хөл өмгийг хийсэн байдаг. Гэтэл энэ бол зөвхөн тийм нэг юм ангай маягтай тийм нэг хайцгаас үг болохоос биш. Бод нэг мөн чанарыг нэлэхээс үг биш. Бидний хувьд ерөнхийдөө нөгөө хөл өмгөгтэй танилцсан түүх тэгээд ямар клубүүд дэмждэгвэ. Тэгээд хөл өмгийн философи хөл өмг ямар ашиг тогтолтой юм тэгээд маш чухал сэдвүүдээр ярилцлаа. TikTok подкастын Английн Премьер Лигийн 2019-с 20 оны нээлтийн өдрөлд зориулсан тусгай подкаст дугаар маань энэ түрээд өнгөрүүлж байна. За дараагийн хөл өмгийн подкастаар хийж уулзъя.